эхнэр дээлээрээ бид нар аваад үзвэл ялгаагүй одоо Монгол угсаатны нийтдэг гадуураа ууж буюу баруун монгол хэллэгээр бол цэгдэг ийм одоо уучтай цэгдэг дээлтэй. За одоо онцлог гэвэл түрүүний ярьдаг ийм цагаан цагтай ойрд монголчууд бол нийтлэг одоо цагаан цагтай. За ханцуй одоо онцлог аваад үзвэл одоо энд бол одоо жишээ нь ингээд халахчууд бол нудрага эргүүлдэг тийм ээ. Ойрд буюу энэ уранхай тугаачуудын одоо ханцуй бол буумал одоо ханцуутай гэж буумал гэж нэрлэдэг шиг байж байна. За ханцууны хувьд бол нэг онцлоггүй их одоо хэлэх гэх юм уу их том өргөн. За энийгээ бол одоо домоглохтой бол дайн байлдааны үед хүүхэд жухтай хүртэл хийж явсан гэдэг. Үнэхээр одоо яг түүхэн фото 20 дугаар зууны дунд үеийн араа хожим үеийн гэх юм бол түүхэн фото зургууд үнэхээр одоо том хэлэхэр харагддаг. За тэгээд эрэгтэй дээлийн хувьд аваад үзвэл үндсэндээ өнгөний хувьд бол хөхөнгийг эрхэмлдэг. За хөхөнгийг бол үндсэндээ бол одоо алтайд нутагших болсон ялангуяа Чингис хааны байлдан дагуултай холбдог. Одоо өөрөөр хэлбэл Чингисийн одоо цэргүүд байсан учраас хөхөнгөтэй дээлтэй байсан гэдэг. За үнэхээр одоо Алтай урианхай болоо туваачууд бол одоо нуман тамга зөвхөн Алтай урианхайчууд бол нуман тамгатай байна тийм. Одоо Батаны тэмдэглэлээс ихсвэлээд одоогийн туваачууд хүртэл өөрөө нуман тамгатай. Түүнийгээ Чингис хаантай бол холбоотой тайлбарладаг.